Ногоон радио. Эрхэм сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За манай Ногоон радио нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэнтэйгээ мэдчилж байна. Хүнс хөдөө аж ахуйн үндэсний асоциацтайгаа хамтран бид энэ нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэдэг. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочин хөдөө аж ахуйн сургуулийн мал эмнэлгийн сургуулийн багш, малын их эмч, доктор, дэд профессор Чулууны Цогт Туяагаа юм аа. За бид өнөөдөр одоо Цогт Туяагаатай Ямааны энэ 5 ошоо малынхаа Ямаан дээр төвлөрж ярих гэж байгаа тийм ээ. За Ямаан дээр болохоор ишигний хорогдлын талаар өөрөлдөл манай Цогт Туяагаан одоо нэлээд олон урт удаан одоо хугацаанд судалгаа хийж эрдэм шийдвэрлэгээний одоо ажлаа хамгаалсан ийм сэдвийг ярих гэж байгаа юм. За тэр эрдэмшлэгийн ажлын нэр бол их урт удаан юм би. Тэрийг Цогт Туяагаа их сайхан хэлэх бах. За би эхэлчих ямар ч байсан. Гой гурван сайхан Ямаа. Гой гурван сайхан үйлдэр. Үйлдрийн Ямаа. Үйлдрийн Ямаа. Ноос нь өнжүүл хэсгийн, өнжүүл үржлийн хэсгийн Ямааны. Тийм хоёр өөр төрлийн Ямаа байгаа юм. За тийм. Ямааны ишигний хорогдлын шалтгаан тэмцэх арга хэмжээ. Тэмцэх арга хэмжээ. За ийм сэдвэр та манд эрдэмшлэгийн ажлаа хамгаалсан. Энийг энэ ажлын талаар ярихаас өмнө зүгээр нэг энгийн нэг тайлбарыг надад хэлж өгөөч. Жишээлбэл Ямаа бол ер нь бол энэ 5 ошоо мал дотроо нэлээд тийм одоо юугаар энгийнээр юм уу их шоглож ярих юм бол их төвчээртэй, их дураараа тийм ээ. Одоо нэг ийм тийм шиг байгаа юм. Энэ Ямаа өөрөө чухам Монголын энэ одоо бүсэд тийм ээ, энэ цаг агарын бүсэд ямархуу одоо онцлогтой байдаг юм. Ер нь дэлхийдээ ингээ харьцуулахад Монгол Ямааны онцлог ер нь юугаараа өөр вэ? За тэгэхээр зэрэг манай бэлчээрийн малчуудын 5 хошуу мал гэдэг гол нэрэд байгаа шүү дээ. Энэ 5 хошуу мал маань бол бас хоорондоо их одоо тийм зохицож тооны хувьд ч гэсэн тийм ээ. Зохицож энэ сүргэлсэн тохиолдолд бол их төхөмжтэй байгаа юм л да. Тийм ээ. Дан одоо Ямаа нэг суурилчих юм бол бас дутагдaltaй. Энэ зохицолтолгоо юун дээр харагддгийг одоо ер нь бол байгаль хамгаалах тал дээр юм дээр. За энэ аль алинтаар харагддаг бэлчээр ашиглалт. Тэгээд байгаль хамгаалалт тэр нөгөө хон Ямаа гихтэл хамтдаа яг тоон тохирцсон байх юм бол тэр сүргийн бэлчээр идээшлэл тэгээд бүхэмдэр ер нь харагдана л да. Тий. Тэгээд Ямаа бол их тийм бас сэргэлэн дүү хөдөлгөөнтэй. За хаа дасганд бол их одоо маш овсгоотой хараад дүүлж явдаг. Тэр зөвхөн одоо тийм уулын хад зохионы дунд байгаа тэр одоо нарийн өвс цэцэг ногоог бол Ямаа бол сайн ашиглаж чадж байгаа. Тэрийг бол хойно бол тэр бол хүмүүс сайн ашиглаж чаддаг байхгүй. Хойно бол доогуур сайхан бичээд одоо гэвч Ямаа бол тэр хатан дунд байгаа тэр одоогийн шимшүүстэй сар өсний сарыг бол олоод ичгэнэ шүү дээ. Тэгэхээр бол бэлчээрийн ашиглалт тийм жигд ашиглаж чадна тий. Ойлголоо. Тий. Жишээлбэл. За. Тэмээ гэх юм бол одоо бүр говь цэлийн асууд тэр болгон мал нэгс ашиглаад байдаг тийм ургамлуудыг бол илүү сайн бас ашиглаж чаддаг ийм мал байгаа юм л. Тэгээд бид чинь хоорондоо ингэж зохицчихээл бэлчээрээ сайхан бүрэн зөв тэгш ингэж ашиглаж чадж байгаа юм л да. За тэгвэл Монгол Ямаа таны яагаад одоо энэ одоо 5 ошоо мал дотроос одоо хайрыг татав? Энэ ишиг үнэхээр хорогдоод байсан учраас уу? Тий, ер нь бол бидний үед бол 70-80-аад оны үед бол тэр эднэлгийн ажлыг хаана одоо ямар шаардлага байна уу? Тэр шаардлагатай газар энэ сэдвэр энэ одоо шалтгааныг одоо арилгахч гэдэг юм уу тийм ээ? Ажил гэдэг ийм төлөвлөгөө даалгавар өгдөг гэсэн. Тэрний дагуу ер нь сүүлдээ Ямааны ишигний өвчнийг судлах энэ ажил дээр эрсэлдээ урд нь бол би утганы өвчнийг судлах чиглэлээр ажиллаж ирсэн. Тэгээд энэ улсын төлөвлөгөөт даалгаврын чиглэлээр даалгавар аваад энэ гойгурган сайхан Ямааны ишигний хорогдлын шалтгааныг судлах энэ сэдвээр эхэлж ажиллаж эхэлсэн. Тэгэхээр тэр үед бол Ямааны энэ гойгурган сайхан Ямааны ишиг их хорогддог байсан. Намайг одоо тэр энэ сэдв дээр очиход бол манай өмнө үеийн булганы үржлийн ферм гэж байсан. Тэний одоо 20 хэдэн Ямаачин малчин байсан. Закун тэр үржлийн Ямаас гэдэг. За нэг 300-аад Ямаатай л нэг өрх нэг айл хоёр малчны норм ийм байсан. Тэгээд ингээд
оны эцэст ойжсэн шигний төвд нэг хангалтгүй байж байдаг. Тухайлбал 100 ихээс одоо зарим жил 30 хэд, зарим нэгэн жил бол их хүндрэлтэй жил бол 7 шиг байж ирсэн тохиолдол байгаа шүү. 100 ихээс шүү. Тэгээ одоо бол нэг 20 хэдэн 300 ямаатай 20 хэдэн өрх гэдэг чинь нэлээд хэдэн юм авах юм байгаа үстэй тийм ээ. Тэгээд энэ дээр бол ер нь анхаарал тавихгүй болохгүй нэ гэдэг ийм бодлогоор бол одоо шинэ өвчнийг судлах гэсэн даалгаврын дагуу энэ дээр очил доо. За тэгээд судалгааны ажил хийсэн судалгааны ажлын явцад бол шинэ бий болсон үйлдвэрийн ямаа бол хэрлэлт сайтай юм байсан. Одоо бол нэг 60-70% нь хэрэлдэг. Тэгээд эксмэртэн оны эцэст ингээ бойж ирсэн шинэ тооцоо бол үнэхээр их хангалтгүй зүйлт байсан л да. Тэгээд судлаад үзэхдээ гол нь ерөөсөн шинэ харагдал байсан. Шинэ харагдал байсан. Тэгээ юунаас болж харагдав гэдгийг бол бид нэр одоо судлаад эцэст ер нь технологи тохирохгүй юм байгаа юм байна л гэдгийг бол тогтоосон л доо. Технологи гэхээр одоо юу ах вэ? Яг эсийг бойжуулдаг арга гэсэн. Арга нь юу нь болохгүйсэн? Тий, ер нь бол тэр их дулаан зөөлөн уур амьсгалтай газар амьдэрдэг ямааг манай говьд харьцангуй дулаан гэж явчих цагаа гисэн хэдий боловч тэр маань бол бас л тохирохгүй байсан. Нэгдүгээр, хоёрдугаар тэр бойжуулах байр нь бол бас тохирохгүй байсан. Шинэ одоо үлдэр ямаа бий болгох одоо хөрөнгө оруулалтаар их олон гой тийм чулуун хүнстэй чулуун хороо энэ байсалтай их олон малчин болгоомдаа үйлж авч байгаа. Тэгээ тэр чулуун хүнсэнд бол тэр шиг байж болох ямар ч болцоо. Уучин бол банк клерерсэн тэр чулуун хүнсэндээ бойжуулж ирсэн байгаа юм. Тэгээ нөгөөдөгч болох хаан дотор нь дулаалаад хөрзөнгөөр доторлоо дулаалаад эсхийгээр доторлоо ян өсөөр доторлоод янз янзын аргаар л үтсэн. Тэгээл мөнд болохгүй байсан. Тэгээ байрын өөрчлөлтөндөө байрын чулуун бүзэл тохирохгүй. Тэр цаагаар хэдийгээр дулаас галлаж ч үтсэн. Тэглэж гисэн мөн л одоо мөн харагдал мөн л одоо нэлээд гарч ирсэн. Тэгээд ер нь манай Монгол ишгийг малчидрын дэх нь үед яаж байж ирсэн. Гээд ингээд бодохоор зөв юм болсон. Гэртээ тэр байж ирсэн шүү дээ. Суудаг гэртээ тэр талын одоо зайчлал шиг дотроор бол ингээд байж үлдэх юм байсан. Тэгээд ер нь бол илүүгэр одоо Монгол гэрт Монгол эртний хэсэг байж болсон. За тэгээ өшөө Чингэлэг гэдэг нэг юм шинээр хийсэн. Чингэлэг гэдэг нь бол банзаар одоо хоёр давхар хантай завсар бууц хийдуулаад тэгээ олон тасалгаатай, жижиг тасалгаатай нэг тасалгаанд нэг 5-6 ашиг л одоо орохоор тохиолдоод хэвтрийн их зузаан хэвтэртэй дээр нь одоо тагтай. Тэгээд иймэрхүү байдлаар тийм Чингэлгэнд хийгээд энэ бүх суурьд бол энийг нэвтрүүлсэн л дээ. Тэгээ сүүлдээ бол одоо ишгний байдлаа сайжирсан. Тэгээд зарим жилд бол ферми хэмжээгээр 100 ихээс 115 шиг байж байсан юм тохиолдол бий. Зарим одоо дандаа ишиг хорогдуулаад муу хэлүүлдэг байсан юм малчин л одоо бидээ уулзаад ярьж чаддаггүй одоо энэ төл мол байж их ч мөн их сайхан юм аа. Тэр машин зэшээнд ороход ямар хүн ирээл ямар дараа ирээл загнах болдоо гэж боддог байсан. Энэ жил бол төл сайн байцууч нүүр урдан байдаг гэсэн шүү. Ингэж ярьдаг байсан шүү дээ. Одоо энэ гой гурван сайхан үлдэрч ирнэ. Нутаг шаад бүр ингээд монголчдсан уу? Тий, ясаа. Нэг үе бол энэ гой гурван сайхан үлдэрээр нь говийн бүс за ер нь бүр тал хэрийн бүс ч гэсэн сайжруулагчаар хэсэг ашигласан. За тэгээ ер нь нийт хар бараан зүсмийн юм ал да бор бараан хар бараан зүсмийн юм ал да. За тэгээд одоо нөгөө зах зээл рүү ороод ирсэн чинь нөгөө ноолуурын өнгө нь голөгдөж ирсэн. Яг наадах чинь би асууя гэж бододсон. Цагаан ноолуур үнэтэй, бараангийн ноолуур үнэ баг. Нөгөө талаар яг одоо тэр говьны сайхан ямаандар селекц хийхдээ ноолуурын хэсэг гэдэг ингээд селекц хийгээд байсан чинь ноолуурын ширгийг нь өдөрч ирсэн. За ийм шалтгаануудаас болоод нөгөө говьны сайхан үлдрийн ямаа маань гологдож хэлж байгаа юм л да тий. Өдүүн ноолууртай, харангийн ноолууртай. За тэгэхээр нарийн одоо ийм цайварнгийн ноолуур бол нэг зах зээл дүн хүрдэг юм. Тадын онд ч гэсэн экспорт ч гэсэн ийм болж гисэн. Тэгээд сүүлдээ бол яг энэ үржлийн сайжруулагчаар нэг хөргөн хүрээтэй хэрэглэхээр бас. Нөгөө үйлдвэрийн бол эргээд одоо сайжруулах чиглэлээр селекцэж явагдсан. Ямааныхаа ноолуурын ширгийг нарийсгах, бас өнгийн цайвар болгох гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү ажил хийгдсэн. За тэгээ одоо бол нэг их тэгж одоо нэг улс даяар нэг сайжруулагчаар нэг ашиглахгүй байгаа. Тий.
Ямаанууд нь бол хувид гарсан. За малчит нь бол нөгөө харьцангуй цөөвтөр ямаа өсгдөг болсон учраас ойжуулахад харьцангуй хялбар болсон ишигний хорогдол бол нэг тэгж одоо их гарах нь бол харьцангуй гайг болсон. Ер нь төл ишигний хорогдлын өвчний хувьд бол нэг тодорхой тооны нэг цөөвтөр өвчнүүд л гардаг юм л да. Тэгэхээр тэр өвчнийг л нэгдүгээр бид нар бол эмчлэх оновчтой эмчлэх юм ажлууд хийсэн. Тэгж өвчлүүлэхгүй байх технологийн аргыг өөрчилсөн гэж ерөнхийдөө айгу болсон юм байна. Тэр чинь нэг бас нэг гол нь юу л да. Ажиллагаа ихтэй манай Монгол ямаа бол үрсэг зан гэж нэг юм байдаг шүү дээ. Их нь гараад гарсан ишгээ бол ерөөсөө яг өөрийнхөө ишгийг өөр ишгийг бол ойртуулах ч үгүй. Тэгээд ер нь бэлчээрч гисэн явж байгаа л шүнч гисэн гэдэг шиглэл их нь ишиг нь хийг амлаад ингээд дагуулаад ингээд ирдэг бол гойгороо сайхан ямаа ишиг бол тийм биш. Тийм биш. Ямаа бол ингээд ишиг ямар ч ишиг хөөжөөс ерөөсөө хамаагүй юу хамаагүй хөлөх гэн. Ишиг нь бол зөвхөн өөр хийх хөхгүй ямар одоо дайлцсан юм байх. Тийм учраас нөгөө малчит чинь болохоор зэрэг ишиг нэг үрийг ихтэн гэж хөхүүлж одоо цаталт хөхүүлж ийм шаардлага гарч байгаа. Тэгэхээр зэрэг чинь нэлийн их нарийн ажиллагаа ордог. Тийм байна. Тийм байсан. Энэ та тэгээд дараа нь бол одоо энэ ноосны цагаан ямааны ишигний хорогдлоор бас судалсан шүү дээ. Тэр чинь бол одоо өмнө говьд бол биш юм байна. Энэ үйлдвэр чинь бол биш вэ тийм үү? Биш. Тэр юм өөр үйлдвэр байсан юм а тэрийг бас оруулж ирсэн юм уу? Яг манай Монголын цагаан ямаа. Тэр бас юу байсан? Бас зөвлөлтийн ноосны үйлдвэр гэдэг ийм ноосны цагаан ямаа байсан. Тэр бол ийм яг ноолор биш. Тэгтээ их нарийн ноостой торох шиг гялалцсан одоо тийм цагаан ноостой урт сахалаг тийм ноостой юм. Одоо нэг үе нэг хэдэн онд нэг 90-ад оны үед нэг мохер оролт гэдэг нэг үе нэг одоо хүүхдүүд толгомолгоо баадаг юм. Тэр чинь одоо гол бүтээгдэхүүнийг гаргадаг юм юу байхгүй юу? Тийм. Гомор сайхан зөө. Тийм гоё зүйл тийм яг. Гэхдээ яг тэр нь ноолор ш ноос. Тийм. Урт тийм нарийн ширхтэй юм. Тийм ямаа зөвхөн ноосны авчрыг авчираад энэ Төв аймгийн нутагт банзрагч гэж одоо хүн байсан тэр хүн маань одоо байхгүй да зайлвал тэр хүн ерөнхийдөө төвөршлийн ажлын үдирт зохион бол Төв аймгийн хэдийн сумдын өнжүүл гол нь төвлөрсөн өнжүүл баян өнжүүл сум төвлөрч байсан. Тэгээ тэр маань ишиг бас одоо их хорогдоод болж ихгүй бас одоо тэр өмнө судалгаа хийж яхахын хажуугаар бас энд 3 жил наашаа энэ Төв аймгийн баян өнжүүл дээр судалгааны ажил хийсэн л дээ. Тэгээд бас ерөнхийдөө мөн бойжуулах технологийн асуудал тэр чинь мөн шинээр бий болж байгаа юм аа. Шинэ нутаг зохицож бий болж байгаа үйлдвэрийн хэсэг үйлдвэр болох гэж байсан л да. Тэгээд мөн тэн дээр судалгаа хийгээд гол өвчнүүд ямар өвчнүүд тохиолддог юм энэ өвчнийг яаж эмчлэх вэ гэдгийг бид нар тэр нор нутгийн эмч нартай төлөвлөжүүлэгчтэй ингээд хамтарч ажиллаад тэгээд бойжуулах технологийн бас ерөнхийдөө өөрчлөөд ингээд ерөнхийдөө бол бас гайгүй бойждаг болсон шүү. Тий. Харин харамсалтай нь одоо бол тэр цагаан ямаа маань бол цөөхөн болсон шиг байна лээ. Тэр гол нь бол нөгөө ноолор нэгдүгээрт их үн төрчихээ тэрийг сонирхоо байсан. Тухайд тэр одоо хөнгөн үндэсний үйлдвэрийн яамны сайд Дамдин гэж юм байсан да. Тэр хүн бол энэ ямааг нэлээд сонирхож ер нь ус гадаад ноолор тэр ноос масыг авч явж ер нь нэлээд одоо ирээдүйтэй хийх гэж ирсэн юм билээ. Тэгээ одоо зах зээл бол тэр юм чимээг болох шиг боллоо. Ялангуяа өслөг эдлэр бол тэр ямааны арьсыг аштайхан юм хийх гэж ирсэн юм гоё тийм арьсан тэр сахалах тийм гялалдсан цагаан ноостой тэр арьсыг сайхан боловсруулад өслөг эдлийг их гоё. Их гоё ямар ч юм будаг авна. Тийм л юу байсан л да. Тэгээд талаар нь бол нэг их сайн ягаагүй л яч зах зээлийн үе рүү ороод тэгэл чимээг болох шиг болсон шүү. Тэгэхээр тэр энэ 70 80 90-ад онд бол мэдээж одоо зүйл толгойд улстай нэгт хамтарч байсан учраас Оросоос одоо зүйл толгойд улсаас энэ үйлдвэрүүд орж ирж байгаа ш тийм ээ. Ер нь бол одоо таны анзаарж байгаагаар дэлхийн одоо энэ шинэ үйлдвэрийг Монголд одоо энэ ноолорын чиглэлээр юм уу ямар чиглэлээр байдгийг оруулж ирэх шаардлага байна уу? Аль газруудад одоо оруулж ирүүштэй тийм үйлдвэрүүд байхын та энэ тал дээр сүүлд одоо судалгаа хийх асуудал зөвлөх юм байв уу?
За энэ манай юу малаж судлаач эдгэрийн ажилтнууд сүмний чиглэлийн ямааг бас манай төсвөржүүлэх юм ажил бас хийгдэж байгаа. Ялангуяа энэ төвийн бүсэд яхаа энэ төвийн бүсийн төв одоо хотуудын төвлөрсөн бүсд болж хэрчинцэн малаж хөгжүүлээ гэж байгаа юм л да. Тийм чиглэл баримталж байгаа. Өөр энэ зах руу одоо тэр чин тиймчсэн малаж бас хөгжүүлээд байгаа. Хоёулаа эрчимчсэн малаж гэдгийг бас одоо энгийн сонсогчдод тайлбарлая. Бас сайн ойлгохгүй эрчимчсэн гэдэг нь одоо ямар учир учиртай. Өндөр ашиг шимтэй малыг л чиглэлээр дагнан үржүүлнэ гэсэн. Тийм одоо өндөр ашиг шимээ өгөх. Тий. Энэ малгаж явах. Өөрөлдөл одоо сүүний чиглэлийн одоо энэ гадаад байдаг зарим нэг ямаанууд заанин тоггэм үүрэг гэдэг юм үйлдвэрүүд байдаг л да. Тэр бол одоо манай Монгол үнэний Монгол үнэ 4-5 үнэтэй тэзх хэмжээний суу гаргадаг юм байна. Байна л да. Тэгээ тийм ямааг авчираад бас нутгийн малтай одоо бас эвлижүүлээд ингээд сүүний үйлдвэрийн мал гаргах юм чиглэлийн юм хийж явах шиг бай. За. Тий. За зүгээр ноолуурын хувьд бол ерөнхийдөө манай Монгол юмаа яг одоо нутгийн Монгол юмаа бол маш сайн чанарын ноолууртай. Нарийн хувьд бол маш нарийн. Дэлхийд түрүүнд хамгийн сайн ноолуур. Манай бол ноолуур одоо монфол байж болохоор орно л доо. Хамсалтай. Манай ноолуур чинь баг ингээд урагшаа урд хөрш рүү зүгээр гарчаад тийм ээ баг. Тэгээд одоо чинь бас өөрсдөө бас ноолуурын ямаатай шүү дээ. Тэгээ манай ноолууртай нийлүүлээд өөрийнхөө ноолыг нийлүүлээд тэгээд дэлхийд дээр монфол болчиход байгаа шүү дээ. Яг уу манайх одоо яг чадлаараа л одоо хөгжиж л байна л да тодорхой хэмжээнд. Гэтэ монополжих боломж бол байгаа юм байна. Ер нь байгаа. Ер нь бол би тэгээд бас яг тэрийг одоо энэ өвөр Монголоос энтер хүмүүс малчд энтер ирчээ. Тэгээд энэ ямар сони бүх ямаа бор хар өнгөтэй ямар гоё юм бэ гэж их сонирхож ярьжсэн. Энэ нөгөө гой гурван сайхны үйлдвэрлэл давхиж юм уу? Магадгүй тэр байх. Тэгвэл яг нутгийн Монгол юм бол маш олон зүстэй. Маш олон зүстэй. Одоо гол нь улаан, цэнхэр, цайвар, шаарга, загал гэдэг аллаг энэ тэр янз бүрийн зүстэй шүү. Тэгээ яг энэ өвөр Монгол чиглэлээр өдрөөс явж яхад бол дандаа цайвар ямаатай цагаан юм шиг байлаа. Тэгээд яхаа сүүлийн үед бол тэр ноолуурын цайвруулах чиглэлээр бол малчид за одоо орон нутгийнх юм бол иймэрхүү үжилсэлэгч ажил бол хийж байгаа л да. Тэр улаан ямаа цэнхэр ямаа гэдэг чинь ноолуур нь бол яг цайвар ноолуур гэдэг байхгүй юу? Тий. Ер нь цайвар ноолуур. Энэ хар ямаанаас л яхав тийм нэг бордоо маягийн ноолуур гараад байгаа юм. Тэгээ тэрийн нэр хөнгийн цайварчлаад нөгөө гогорлосынхаа ноолуурын ширхгийг нарийсгах селекцгээд ингээд анх байсанд нь хүргэж чадах юм бол тэгэхэд бол ер нь манай Монгол бол ноолуурын хувьд бол ер нь нэлээд одоо брэнд болох юм боломжтой л. За яг хуу хэдийгээр энэ таны бас салбар биш ч гэсэн тийм ээ. Нэгэн тойлоо энэ ноолуурын хөгжлийн талаар ярьсан. Та ер нь яагаад бид нар монополж чадахгүй байгаагийн шалтгааныг юу гэж бодож байна? Ямар арга хэмжээ авчмаар санагддгүй ер нь энэ тал дээр? Дээр бол тэгээд гол нь төрийн бодлого их оновчтой байх хэрэгтэй л болоо гэж бодож байгаа юм. Тий. Одоо ноолуурыг гадаг шин ингээд задгай гаргаад байх болохгүй. Орон сүүлийн үед бол яхан хязгаар ер нь бол 20-тэй л тэгсэн мөртлөө тэгэхээр ер нь нууц харлагч тийм шиг л байгаа юм да. Ер нь одоо тий. Тэгээд яхаа селекц ажлыг бас тодорхой бодлого чиглэлтэй явуулах хэрэгтэй байна. Зах зээл шилжээд чинь малын үржил селекц ажил чинь нэг үе бас л их замбрааг байдалд орсон шүү дээ. Ерөөсөө одоо тийм бодлого юу малчт нь юу дуртайгаа одоо авчирч ухмаа хаанаас хамаагүй авчир тавьдаг нэг иймэрхүү зарим газар. Зарим нь одоо малчд бол сөрөгийн хэмжээнийг сайжруулах гэж бүр холоос өндөр ашиг шимтэй сайн одоо ноолууртай ч гэдэг юм сүтээ юм болыг авчиртайд нь улаан сайжруулж байгаа малчдууд бол байгаа. Малчид чинь бас их олон мэрэгчлэлтэй болсон шүү дээ. Одоо юм чич болон селекцийн орч болон тэгээд тэр чиглэлээр сайн ажиллаж байгаа улсууд дахад зарим нэг яхавдээ бас бололцооч муу байдаг үстэй. Тэгээд одоо юу дааралсан. Яг ахны дунд сайтай муутай тийм байгаа юм чинь. Би бас ингэж гол нь яагаад танаас асуусан гэхээр та нарын одоо яг энэ талын мэрэгжлийн хүмүүсийн тусламж дэмжлэгийг мэдлэг боловсролыг хэрэг ашиглаж чадж байна төр гэдэг дээр би асуух гээд байна л да. За яах вэ тэгээд зарим сууд нь лавдаг л байх. Зүгээр ер нь бол сүүлийн үед
засаг төрийн удирдлагч одоо тэгж нэг эрдэмтнийхээ үгийг нэг сонсгоо болцсон юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэгээ одоо тэнд чинь одоо нэг одоо сонгуулаар ирсэн хүмүүсээ тавина. Сонгуулаар одоо бодлогоор одоо тавьдаг юм уу? Сонгуул ямар хэмжээгээр оролцсон хүнээс тавьдаг юм уу? Тэр мэрэгжлийн одоо гол одоо мэрэгжлийн улсуудыг энэ мессен дээр нь тавиад тэр чиглэлийн хэмийг удирдах чиглүүлэх талдаараа бол нэгэн одоо доголдол гарсан гэж боддог. Энэтэй холбоотойгоо бас одоо энэ эрдэм шинжилгээний ажил бас жоохон хаягдаж одоо юу яах тал байгаа бах. Тий, яг энэ үйлдвэрлэлтэй холбоотой зарим ажлууд бол ерөнхийдөө загсан байдалд орсон зарим ажлууд. Ер нь бол ямар маягаар одоо төрийн одоо энэ хүрээлэнгийн эрдэм шинжилгээний байгууллага за хувийн энэ үйлдвэрлэлийн газрууд тийм үү. Энэ эдгээр ер нь ямар хөө маягаар хоорондоо уялдаатай холбоотой ажиллах ёстой байдгийм бэ? За энэ мал аж ахуй тодорхой хэмжээгээр одоо өндөр хөгжсөн газрууд одоо үнэхээр бэлчээрийн мал аж ахуй хэдийгээр байхгүй ч гэсэн одоо энэ фермийн аж ахуй хөгжсөн газруудад одоо яаж малын ашиг шимийг тийм ээ өндөржүүлэхэд одоо энэ дөрвөн талаасаа холбоотой ажилтг юм бэ. Тэгж л одоо ажиллаж иж гол нь бол үр дүн хөндлөлтэй одоо төрийн бодлогын оновчтой наад аж ахуй фермерүүдийн сонирхол тэр төрийн бодлоготой нийлж тэгээ хамтарч ингэж ажиллаж ижил үгэнд үр дүн төрөх хэрэгтэй юм л да. Тэгээ манай дээр бол энэ тал дээр жоохон дутагдaltaй явж ирсэн. За одоо бол яг гэдэг малын эрүүл мэндийн хуулиудаас малын удмын хамгаалах хууль гэж бас шинээр одоо бас гарч байгаа. За энэ дээр л гол нь одоо энэ юмнуудыг л тусгаж хэлэх хэрэгтэй байгаа юм л да. Тэгээд одоо ч одоо энэ та бүхэн одоо хуучин яг таны одоо тэр одоо яамныхаа юугаар тушаалаар явж судалж исэн тэр туршлагууд яг одоо байдгийм үү? Одоо нөгөө Япон, Европод төгсөөд ирсэн мундаг боловсролтой хүүхдүүд маань яг тэр одоо дуудлагаар явдгийм үгүй юу? Тэр талдаар бол явахгүй шул болно. Одоо ямар тал дээр явдгийг? Яг тэр судалгааны ажил хийсэн бол өөр их нарийн одоо лабораторийн нөхцөлд одоо судалгаанууд голцоохон хийж ирж байгаа. Яг амьдрал дээр одоо энд ингээд тэрийг судал энэний ажлыг дээшлэхийн тулд инг гэдэг иймэрхүү юм бол байхгүй. Тэн дээр бол яг нарийн холбогдох юм бол зарим талдаараа би ерөнхийдөө бага гэж хэлж болох юм да. Ерөнхий. Энэ л надад их яг үйлдвэрлэлтэйгээ холбогдох талдаар жахан дутагдaltaй байгаа юм. Тэгээд энэ залуучууд чинь одоо таны дараа үе тийм үү? Таны шавнар ер нь энэ одоо мал эмнэлэг малын одоо мал аж ахуйтай холбоотой шинжлэх ухаан дээр ажиллах сонирхол нь ямар хувь байна? Одоо ирээдүйн ер нь ямар шуухан гэрэлтэй байгаа юм тэр тал. За ирээдүй бол өдрөгөр л харж яана л да би бол ямныхаа одоо нэгэн одоо ингээд болсон хүчний чадах нөөцрөл сайжирчлаа. За тэгээд одоо бодвол төр засаг бас нэг эмх зэгцэндээ орох байлгүй дээ. Бас нэг энэ судлаачдынхаа үгийг сонсдог болох болов гэж би боддгийн. Өөрөөр хэлбэл тэр одоо хүмүүс чинь бол бүхнийг мэдэхгүй шүү дээ. Одоо тийм учраас яг тэр өөртөө тэр дэрэгдээ одоо тухайн асуудал хариуцсан эрдэмтдийн зөвлөлч юм одоо ч бас байх нь байдаг л баг. Тэрнийхээ одоо гол бодлого концепцийг тэднийхэн одоо бодлоор сонсч ээж гаргаад тэгээд их оновчтой бодлого боловсруулад ингээд үйлдвэрлэлтэйгээ холбоотой ингээд ажиллуулууд ер нь болохгүй юм бол байхгүй л дээ. Тийм. Манай дууд одоо их онцлог сайхан манай нутаг төгөрсөн мал байна. Дээд зэргийн одоо махтай сайн ашиг шимтэй ийм мал байна. Эрдэнэ болсон хүчин бол чадварчиж байна. Энийг гол нь холбоод зохион байгуулаад ажиллуулууд юм болохгүй юм байхгүй. За холбоод сайхан зохион байгуулна гэдгийг өөдрөг үгээр хоёлаа тэ энэ нэвтрүүлгээ өндөрлөе. Тийм ээ. За танд маш их баярлалаа. Тэ яг битүүрийн яриа бол цаашаа үргэлжлэнэ. Энэ нэвтрүүлэг энэ төрөд өндөрлж байна. За өнөөдрийн ногоон радио нэвтрүүлгийн маань энэ дугаар одоо Монголын хүнсүдэ аж ахуйн үндэсний ассоциацтай хамтран бид хүргэсэн. За манай зочин хөдөө аж ахуйн сургуулийн мал эмнэлгийн сургуулийн багш, малын ихэмж, доктор, дэд профессор чулууны цогтой яваалаа. За бид бол одоо Монгол дахь говь гурван сайхан ямаа одоо үйлдвэрийн ямаа за ер нь одоо бусад одоо үйлдвэрийн талаар за энэ үржлийн хэсгийн ямааны ишигний хорогдлын талаар одоо манай цогтой явгаан тухайн үедээ хийж исэн одоо шинэ эдэмшлэгийн ажлууд
Энэ талаар за үүнтэй холбоотойгоор Монгол ямаа болон Монгол одоо ямааны ноолуурын талаар, энэ мал аж ахуйн талаар, энэ салбарын талаар одоо тодорхой одоо ярьлаа. За танд маш их баярлалаа цагт яваа. За баярлалаа. Ногоон радио.